За 13 дугаар зууны үеийн хүчрхэг монголчуудын их засаг хууль энэ цагт өвлөгдөж ирсэн болов. За сайн байна уу? За их засаг хууль өөрөө зорилго нь алтан дэлхийг бүрэн бүтэн байлгах. Алтан дэлхий дээр орж байгаа амьдрал бүхнийг инх амгалан тэгш дүүрэн байлгах. Тийм зорилгоор боловсруулагдж үүсэн бий болсон учраас нүүдлийн их засаг хууль бол өртөөлөгдөөд ирчихсэн байгаа. За ер нь бол яг алтан засаг хууль 5 үндсэн багц байдаг юм байна лээ. Тухайн тэр засаг хуулийг хэрэгжүүлэх хүний үйл ажиллагаатай хамааралтайгаар дотроо бол 5 багц байдгаас хаадын засаг, хаддын засаг, сэцэд мэрэгдийн засаг, жанжид баатруудын засаг, ардын засаг. Тэгэхээр ардын засаг нь бол ерөнхийдөө бичгийн хэлбэрээр одоо ард түмний дунд түнлээ өнөөдөр ч гэсэн Монгол улсад бол байдаг. Их бүрэн биш хэмжээгээр бусад их засаг хуулиуд их засаг нь болохоор юу яасан? Өртөөлөгдөж ирсэн байгаа. Алтан дээд үний айлгой судраар дамжин өртөөлөгдөж ирсэн. Гэхдээ нэг багц толгой судар болж орж ирсэн байна. Бүх Монголын нүүдлийн солио Бадрах эцгийн алтан дээд гэрээ бүх Монголыг нийгмээр Бадрах хотготой 4 нэрүүд гэсний алтан дээд үний айлгой. Бүх Монголыг төрөөр Бадрах хотготой нэрүүдсгийн алтан дээд үний айлгой гэдэг. Ингээд өртөөлөгдөөд ирчихсэн өнөөдөр одоо тодорхой хэмжээгээр олонний дунд бүтээл болоод явж байгаа. Тэгэхээр их засаг гэдэг хууль өөрөө байхгүй бол амьдрал байхгүй бол. Тэгэхээр амьдралыг одоо мөнхөлж гэдэг юм уу дархалж байгаа гол хүчин зүйл нь энэ их засаг хууль бөгөөд их засаг хуулийг хэрэгжүүлж яваа хөх монголчуудын өвдөж байгаа л да. Тэгээд нэг юм хэлэхэд ерөөсөө их засаг хуулийг сануулагч нар, таниулагч нар, мөрдүүлэгч нар монголчууд байдаг. Тэгээ монголчууд байдаг учраас одоо тодорхой хэмжээгээр дэлхийн амьдралд халтай гэдэг юм уу балагтай үйл явдал өрнүүд гэхээр их засаг хуулиа бариад тэд одоо Монгол өвдөцүүд монголчууд үйлрхтээ ордог гэж хэлээд да үйлрхтээ ордог гэж тийм. Тэгээд үйлрхтээ ордог гэдэг нь олон төрлөөр орно шүү дээ. Нэг хэсэг нь ийм алтан ийм одоо их засаг хууль байдаг шүү. Ийм зүйлтэй заалттай шүү. Энийг хэрэгжүүлэхгүй бол ийм хор уршигтай өндөрлөгтөн байхгүй бол их дэлхий байхгүй бол гариг хэрэгс тодорхой хэмжээний хохирол учруулсан аюулууд дүүрлэн гэдгийг нэг хэсэг нь таниулна. Нөгөө хэсэг нь тэрийг нь мэдээж хууль цаазынхан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хуулийг яаж мөрдүүлэх вэ? Хуулийг таниулна, түгээн, ухамсардуулна, ойлгуулна, дадуулна, заншуулна, хэвшүүлнэ. Тэгэхээр энэ бүх салбаруудад зэрэг ажиллаж үнэхээр хуулийг хэрэгжүүлэхгүй. Үнэхээр хуулийг одоо хуулиас дээгүүр авирлна гэдэг юм уу? Их тэгэхэд мөнгө байх юм бол тодорхой хэмжээгээр албатан хуулийг мөрдүүлэх тийм арга хэмжээнүүдийг авдаг гэдэг утгаараа Монгол өвдөцүүд бол хүндрэлтэн их засаг хуулийг бариад л олон удаагийн соёлын дайныг, оюуны дайныг, их дэлхийн дайнуудыг хийж явсан. Тэр бүхний эцсийн үр дүн өнөөдөр хүндрэлтэн ингэ том хамдарч байгаа. Хүндрэлтний үлгий болсон энэ дэлхий өөрөө мөнх орч байгаа. Энэ нь л өөрөө эцсийн үр дүн байхгүй. Тэгэхээр их засаг гэдэг хууль байгаагийн зорилгоч тэр өвлөгдөж өртөөлөгдөж ирээд байгаа юм ч тэр энэ судрыг алтан дээд үний айлгой судрыг өртөөлөн өвдөөсөн өвдгийн суухан залмигч тэр үрддгой болон үрддгойн дээд 14 дээд үеийн өвдөцөн хийж бүтээсэн гавья үүснэ юм байна. Алтан дээд үний айлгой судар дээр эргүүн гэдэг ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр эргүүн гэдэг нь ямар учиртай юм бол бид нар одоо эргэн гэдгээр явдаг. За ингэж хэлье.
эргүүнгээ ганцхан нэг үгийн бацглаар жоохон дутагдaltaй болох гэдэг. Гэхдээ энэ их дэлхийн амны төлөөч гэдэг юм. Эцэг засаг хуулийн үнэнийг таниулж чадахтай нэг боловсралтай болох нь өөрөө эргүүн гэдэг ойлголт болж байгаа юм л да. Тэгэхээр эргүүн гэхлээр том ойлголт. Тэгэхээр эргүүн болохын тулд яадаг вэ гэхээр боловсрдог. Куин боловсрал боловсрдог. Гэсэн куин боловсрал боловсрж иж сая хөх Монгол эргүүн болж чаддаг. Тэгээ хөх Монгол эргүүн болсноороо иргэнээс юугаар ялгаартай гэхээр түрүүний хэлсэнчлэн их засгийг таниулах чадвартай бол. Өрдүүлэх чадвартай бол. Их засгаар хүндрэлтний гэгэрүүлэх үйлстэй болж чаддаг. Гэж л хэлжүүл арай яг их томьёос нь том ойлголт учраас тэгэхээр куин боловсролын тухай ярихаас үр замгүй болно л да гэж харахаар. Тэгээд одоо том утгагүй куин гэсэн боловсролын сургалт би 10 өдрийн баг сургалт явах гээд байна л да. Тэн дээр эхлээд куин гэдэг чинь юу юм бэ гэдгийг ойлгуулчих. Тэгэхээр хэсгийг таниулахын тулд эхлээд их засгийг яагаад үүсгэсэн, ямар хүмүүс хэрэглэдэг, ямар зүйл заалтууд байдгүй, яагаад тэр их засаг гэдэг хуулийг заавал монголчууд сануулган орших ёстой юм бэ? Хэрэгжүүлэгч нь байх ёстой. Одоо хэрэгжүүлэгч юм уу да байх ёстой юм бэ гэдэг. Тэрийг дэлгэрэнгүй ойлгох хэрэгтэй болно. Тэгэхэд бол заавал нөө дахиад эрдэм номоор орно л доо. Ерөөсөө эрдэмтэй байж, оюунтай байж хүн хууль дотор хуулийн хүрээнд зөв амьдарч чадна. Хуулийн зүйл заалтуудыг мэдхгүй, хууль оршин байгаа утга учирыг танихгүй бол, бүрэн таниагүй бол хуулийг зөрчих гэдэг юм, хуулийг гажуудуулах тийм магадлал өндөр болоод явчихдаг. Өнөөдөр ч их засаг хуулийг мартснаас гэдэг юм, мартснаас болоод өндөрлөлтөн асар дугаараа амьдарч штеп. Асар дугаараа амьдарч байна. Өөрсдөө амьдарч байгаа орчин ахыг үгүй хийж байна. Өөрөө өөрсдийнхээ энэ махан биеийн амьдралыг үгүй хийж байна. Үүндээ бол нэг алтан дэлхийн амьдралд халтай олон муухай үйлдэлүүдийг хийж байна. Түүнийг таниулж зогсоох ерөөсөө ганцхан цоргон заах зам бол их засаг хуулийг таниулах тэхийн тулд куин гэдэг боловсрол бол. Яагаад гэвэл их засаг хуулийг таниулж байгаа гол хүч нь өөрөө куин боловсрол байхгүй. Зүгээр л ингээл куин гэдэг үг нь юу гэсэн үг гэхээр ерөөсөө куин боловсролын гол амин чанар нь бидний ойлголтоор нь эрлэг ном хааны үйл хэрэг байгаа таахгүй. Дэлхийн эцгийн дэлхийн ээжийн гэдэг нь дэлхийнхээ амийг жишээлбэл эрлэг ном хааны амь гэж үздэг. Тэгээд куин боловсролын гол үндсийн үндэсний юу гэвэл номтын тэнгэр гэдэг. Энийг нөө таниулж чадах гэдэг нь таниулсаар ирсэн үеийн таниулсаар ирсэн бүлэн гэдэг юм уу тэнгэрийн үйл хэрэг номтын тэнгэрээр дамжиж явагддаг. Тэгээд хүү гэдгийг одоо боддын хүн хаан талаасаа ягаад гэвэл тэнгэрийн цаг хаагдсан гэж үзье тийм үү? Тэнгэрийн одоо хүчрэг тийм үйл хэрэг цар хүрээ ингээд үйл хэрэг нь ерөнхийдөө үр дүндээ хүрчлээ. Тодорхой хугацаагаар дэлхийн хүндрэлтний амар амгалан байх боломжийг газар тэнгэрт нийлүүлээд бүтээчлээ гингүүтээ тэнгэрийн хүчрэг үйл хэрэг ингээд төрс намжиж байгааг л одоо юу гэдэг тэнгэрийн цаг хаана гэж яриад байна шүү. Гэтэл дэлхий яас оршиж байгаа оршчлаа. Хүндрэлтэн байж л байгаа. Тэг хүндрэлтний Монгол руу буцаж гулгаа дахиад дэлхийг нь сүтгэжгүй шүү. Хүн өөрийгөө мөхөөчихгүй шиг байлгах зарлагдаар нэг буддын гүн ухаан шарын шишин илэрч байгаа. Тэгэхээр буддын гүн ухаан талаараа одоо куин боловсролыг гээгдүүлэхгүй байх үйл хэргийг нь 13 эдлгүүд тааж авч үлдсэн гэдэг юм уу та. Тэгээд тэр хүрээндээ болохоор нүглээс хол байлгаад мунхаглаас ангид байлгаад атаажтай шумлаас хол байлгах хулгай худал хуурмаг үйлдэлээс хол байлгах тэр боловсролыг шашны хүрээндээ намын хүрээндээ сүсэг бишрэлийн хүрээндээ
өдгөө бол таниулж ирсэн байгаа. Тэгэхээр их засаг хууль их бага хэмжээгээр те далаацтай юу, далаацгүй хэр гүн төвшөндөө хэр одоо нэг тайлалтайгаар энэ хэрэг өрнөсөн орноо гэдгээр өдгөө орчуулж байгаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ Күн боловсрол дотроо яг 9 бүлэгт хуваагдаж байгаа. Күн боловсролын гол нэг үйл хэрэг юун дээр зангиддаг гэхээр алтан дэд үнний аялгын мөн чанарыг таних. Хамгийн саныг таних. Яах гээд сая хэллэрч хөх Монголыг төр бадраа, нийхмээр бадраа, нүүдлийн солиор бадагтай нэрүүд их засгийн алтан дэд үнний аялга гэдэг. Тэгэхээр тэрийг л бид нар задлж тайлбарлаж таниулж ухааруулах нь өөрөөр хэлбэл Күн боловсролын сургалтын гол одоо зорилго болж очоо тийм. За тэгээд яг нь газ нөө 9 боловсролоо гол ингэ тайлж идэггүй бол хүмүүс нөө яг 9 боловсролоо яг задаргаа төвшөнд нэг тайлбарлаж чаддгүй юм аа. За жишээлбэл нөө би 9-өөс нэхлээ тоол явах чинь энийг Күн боловсрол гэж байгаа. Энийг Күн боловсрол гэдэг чинь гэсэн үг гэхээр их хөрөн боловсрол гэсэн үг. Их дэлхий өөрөө дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн өөрөө их хөрөн хүн холбоотой байна. Манай их дэлхий өөрөө гар гэргстэйгээ их хөрөн хүн холбоотой байна. Манай их дэлхийг бүтээсэн маш олон гэрүүд оддууд байгаад байна, нарны аймаг хүртэл байгаад байна. Гэтэл манай их дэлхийгээс бий болсон дахиад гаргисууд жишээлбэл сар тийм үү? Кэдүү гаргаж байна. Ийм гаргууд бас байгаад байна. Мөн сарыг бас бүтээсэн олон хасууд гэдэг нь эрх сүд байгаад байна. Тэгэхээр энэ бүгд өөрөө гар ертөнцийн ч хөрөн хүн холбоотой, их дэлхий дээр хүн төрөлхтөн ч өөрөө хүн холбоотой байгаа. Тэгэхээр энэ нөгөө их хөрөн хүн холбоо буюу их хөрөн нандин тэр торгон хайрын тэр хэлхээгээр жишээлбэл ирээдүйн хүн болох амьтан бидний дунд өнөөдөр байж. Ирээдүйн хүн төрөлхтнийг бий болгох амины ай буюу бичил амьтдын бүл бүтэн амьдрал их дэлхий бүрмж их хөрөн бэлхээ гэж энийг хэлээд байгаа юм бас байхгүй зөвхөн ээж аваас төлөвш нэгэн цагт хүн яасан бичнээс үссэн гэж үзээд нь штэ. Тэгвэл тэр мич юусэн амьтан байсан биз дээ. Тэгэхээр тэр мич дандаа мич төрлөөр байгаагүй л байхгүй. Төрөл төрлийн амьтны дөрвөр хонж төрж байсан. Гэтэл нэгэн цагт дэлхий 4.6 тэрбум жилийн настай л гэж байна. Мөн нэгэн цагт дэлхий дээр амьтан үүсгэхдээ тодорхой одоо хэдэн сая жилийн өмнө ч гэдэг юм үүссэн гэж үзээд нь штэ. Тэгэхээр хүн гэдэг одоо сая 300 жилийн өмнө сая 400 орчим жилийн өмнө дэлхий дээр хүн байгаагүй. Монголда байгаагүй. А гэхдээ амьтан бол байсан. Тэр байгаагүй хүн ханаас бий болсон. Амьтны төрөл дэвшээд мич бий болсон гэдэг шиг. Бичнээс бий болсон гэсэн тийм онол байдаг шиг угаасаа амьтдаасаа үсэлтэй учраас бид амьтантай их хүн холбоотой. Амьтад эцсийн дүндээ юунаас бий болсон гэхээр жижиг амьтдаасаа, бичил амьтдаасаа, далайн тэнгисийн амьтдаасаа, өв сургуулийн амьтдаасаа үсэлтэй гэдэг утгаараа бид эргээд амьтнаараа дамжаад амьны ертөнц буюу их дэлхийн хөр шороо амьдрал тэр одоо далайн тэнгисийн амьтдтай адилхан хүн холбоотой болчиход байгаа байхгүй юу? Их хөрөн холбоотой болчиход байгаа байхгүй юу? Эхлээд бид нөгөө их хөрөн боловсрол гэдэг нь өөрөө хэлбэл энэ дэлхийнхээ амьттай бүхний, амьтан бүхний, амьдралтай бүхний одоо хүндэтгэн нэгэндээ халбуу балбуу дэмтэй тустай оршиг энэ боловсролоор энийг хүн гэдэг боловсролоор жишээлбэл болгож байгаа. За дараа нь эргхэн боловсрол гэдээ байгаа л да. Би ингээд тайлбарлаад явчих бүгд юм. За эргхэн боловсрол гэдэг нь болохоор эцэг тэнгэрийг хэлж байгаа. Эцэг тэнгэрийн боловсрол эцэг байх боловсролыг хэлж байгаа. Тэгээ эцэг байх боловсролын цаана зүгээр байжод эцэг жишээлбэл болохгүй л дээ. Эцэг хүн ямар байх ёстой. Эцэг тэнгэр гэдэг ойлголт юу байдаг? Хүндрэлт одоо маш олон өнөөдөр бид нар ингээл эрэгтэй эмэгтэй бол төрж байгаа тийм үү? Гэтэл эрэгтэй хүмүүс үнэхээр гайхамшигтай сайн эцгүүд. Ард түмний эцгүүд, магадгүй хүн төрөлхтний эцгүүд байх тийм өндөр гавьяад байгуулсан эцгүүд зөндөө биш дээ. Тэр энэ эцгүүд яаж тийм агуу болж чадсан юм бэ гэхээр тэрний цаана бүл бүтэн нөгөө хүн эргхэн босрол эцэг босролын өвдөө харагдаж байгаа. Тэгэхээр ингэж хүнийг босруулахын тулд бас л дахиад нөгөө тэнгэр газаргүй нэгдэн байж
хүмүүжүүд боловсруулж байгаа. За тэрийг нь бэлэгдээд гүн ухаан даруун хангалж гисэн маань тэнгэр ухаанаар эцэг тэнгэрээр нэрцэл байна. Тэнгэр тогтоор ямар одон гэрдээ байлглаар арсан одон гэрдээ байж л гэдэг тийм. Тэгээд ийм өчигдөр эрхэм боловсролтой болгохын тулд хүн хүүхдээ яхаа багас домог уншдаг байх хэрэгтэй жишээ. Бүр нялх байхад бойтмод нь хонх зүйлгдэг байх хэрэгтэй. Хонхны цаана ямар утгач байгааг бүгдийг таниулна. Зүгээр нэг бэлгэдлийн хонх зүүж байгаа биш. Амьтай болоод үлдээ эзэндээ хонх зүүж байгаа. Дээрэс нь тулгаан дээдэлдэг, галаан шүтдэг байх хэрэгтэй. Тэгжээж эрхэм болж өсөх байхгүй. Гэт ингээд тэгээд маш нарийн өвн юу байх вэ гэдэг ингээ ярил дэрхтээ хүн эрхний өсдөг болгоно. Өвгөдөл гисэн газраараа очдог бурхан халдан удаа иргэд тойрдог ажис авдаг. Эзэн ч юм уу саана шүтэн дийддэг. Энэ зарчнууд нь өөрөө тэргүй эрхнийг эрхнийг эрхтэй хүүхдийг эрхэм боловсролтон болгож байгаа. Нэгэнтээ эрхэм боловсролтон болсон бол тэр эрхтэй алтаал, гундаал, гутраал, арх дарсан дороод гэдэг юм уу те. Эх орноо зараад, эсвэл хийд нэг тоглоод эцэж тэгж өнгөрөхгүй байхгүй. Багаас нь суурийг зөв тавь. Гэт юм. За тэгэнгүүт дараах нь өрөөхөн босрол гэж байгаа. Энэ болохоор аврал энергийн тэнгэр гэж бидний тэнгэр ухаанаар бол нэрлэнэ. Огторгууд бол орон зай нь бол Улаан бурхан хотон дээр байдаг. Дэлхийд тогтолтой улаан болдог. За ямар ч байсан өөрөө хэлбэл хүн алдаж болно. Тодорхой хэмжээр хүн нүгэл үлдчих болно. Одоо алдаж болно гэдэг нь алдаал яваатай гэсэн үг. Мэдхгүйгээсээ тийм үү? Балчирдаад гэдэг юм уу? Туулаагүй, туршдаггүй байж аад хүн алдаа гаргаж болно. Гэхдээ алдаанаасаа ухаарах, одоо алдаанаасаа би юу суралцав? Юуг таньж мэдэв? Надад ямар одоо ухаарлыг гэдэг юм ойлголтыг, тууллыг, туршлагыг энэ алдаа надад өгсөн бэ гэд алдааг нь зөвхөн биш. Алдаанаасаа ухаарч алдсандаа баярлал талархаж өөрөө тэрний хэмжээр өсөн торнож гэдэг юм уу илүү хүмүүнсэн гэдэг утгаараа алдааг нь бас дээдлж авч чадах. Тийм бол ямар тохиолдолд энэ аврал энергийн тэнгэргээд Улаан бурхан гадны өвдөй зөв бидрийг одоо харанхуй англаас ч татаж гаргаж байгаа. Удамжны одоо бүр хүүр болоод сэгзэн болоод хөвдөжсэн ч үнэхээр алдаагаа ухаараад гимшиж чадхал юм бол шинэ одоо юу гэдэг амьдралын утрагч үнцний мэдээж өндийж босох тус дэмий хүсгэл юм бол энэ аврал энергийн тэнгэр буюу өрөөхөн босрол татж одоо нэлгээ босгоод ирэх тийм чадaltaй байна л да. Яагаад гэвэл энэ алтан Улаан бурхан хотод илүүтэй хамаг Монголын хаад өвдөөцүүд амьдардаг гэдэг утгаараа тэд ч гэсэн нэгэн цагт эвлэн нэгдэж байгаа тарж бутарсан мөхөж дороодчихсэн Монгол олон аймагуудыг нэгтгэн хүчрэх хамаг Монгол улсыг дараа нь хүчрэх Монгол улсын суурийг тавьж чадсан гэдэг утгаараа энэ бол маш их эвийн хүчийг замгдсан мундаг одоо тийм мундаг өвдөөцүүд байдаг. Ямар сандал аврал амьдралын тэнгэрээр нэрлсэн. За тийм байдаг. Тэгэхээр мэдээж хүн одоо нэг алдаагаа ухаар таньдаг байхын тулд ямар байх ёстой. Бас их нөгөө их засаг, нөгөө их ясаа гэдэг зүйлийг таних хэрэгтэй шүү дээ. Тэгээд таних болоод таниулах хэрэгтэй болно. Тэгээд дээрэс нь туйлс багасаа ингээд туйлс сонсч өсөх хэрэгтэй. Түүх шаштрын түүхэн уншдаг байгаа тохиолдолд одоо хүмүүс нөөдөр ингэж байгаа сүнсний гэгэрийг байгаа. Үгүй хамгийн амархан гэгэрх зүйл ерөөсөй түүх ч нөхгүй. Их Монгол улсын түүх. Өнөөгөрний түүх. Сүмнөөгөрний түүх. Өнгөрний түүх. Зунгарын түүх. Ваан өрний түүх. Түргийн түүх. Алтан ордны улсын түүх. Энэ бүгд чинь өөрөө бидний сүнсийг бүссэн хүсээгүй сэрэгд зүйл нь байхгүй да. Хэний удам юм бэ? Би хэн байх ёстой юм бэ? Би хэний удамд төрсөн юм бэ? Өвгдээц нь ийм байсан чинь эхэн хэр алга бол хүн шир алга байх ёстой үстэй. Тэгэхээр өвгдээц нь ийм байсан чинь би энэ удамын ген яс цус надаар дамжиж ирсэн чинь би ийм байх чиртан байна гэд сэрэх гол хүч нь энэ байхгүй. Уг нь бол тэр хүмүүс түүхээ мэдэхгүй байна, түүхээ уншихгүй байна, тэр шаштрыг бас уншихгүй байна. Дээрээс нь баруун хор тоглодог дээдэлдэг баруун хураа бас нэг дээшээ залаад бас хаяа бас айдас авчдаг ч гэдэг юм. Тийм дайны байх юм бол өрөөхөн босролтон буюу өр зүрхний энэ аврал энергийн тэнгэр энерхэн босролт бол суралцчихна л да. Өөрийгөө өмөрөөд явдаг биш тийм алтаагаад одоо энэ алтаа нь өөрийнх нь шүтэн болоод яваад шүү дээ.
дагаа шүтж чадах юм бол, зөв шүтж чадах юм бол, зөв тайл таньж чадах юм бол, зөв багшаан болгож чадах юм бол хүн маш амархан одоо нэг зөв хүн бол тийм боломж нэг байхгүй. За тэгж хэл гэсэн. За дараагийн нь ирэх боловсрол гэж боловсрол байгаа. Тэнгэр ухаанаар бол хам тэнгэр төрийн боловсрол гэж нэрлэдэг байгаа. Юугаар бол бодгийн ухаанаар богдсон хоборхон жишээлбэл. За тэгээд мэдээж ирэх боловсрол төрийн боловсролтон болох гэж тийм үү, төрийн нэг төшөөд болох гэдэг, хагаад болох гэдэг. Энэ бос хатад болох гэдэг, гүнж бэхий болох гэдэг, сэцэд болох гэдэг. Энэ боловсролыг 93 наадмаар жишээлбэл хөглөн хамгийн ихлээр бүтээнд дугаар хөглөн. Алтан нарааш үтгэхээр хөглөн тийм үү? Гэрийн онол буюу гэрийн одоо үн цэнийг зөв таних гэдэг чинь. Ингээд жишээлбэл явж чадах юм бол тэгтээ тэгээ одон гэртээ болохоор энэ хам тэнгэр буюу төр маань өөрөө хөвтэй мөргөн одондоо байгаа. Тэр хөвтэй мөргөн одоо тахын дээдлж энэ төрийнхөө үн цэнийг зөв таних чадах юм бол төрөө зөв дээдлж чадах юм бол төрдөө гарах түшээдээ зөв сонгож чадах юм бол эцсийн дүндээ өөрсдийн төлөө байхгүй. Үр удмынхын төлөө, улс Монголынхын төлөө тэр сонголт гарч байгаа байхгүй. Тэр иргэн боловсрол тийм боловсролтой болгож чаддаг. Дараа нь дрөкөн боловсрол гэж байгаа. Энэ нь болохоор ахын тэнгэр ухаанаар яхан бол бодтын ухаанаар хамтаач дараа бурхан. Тэгээд мэдээж нэг юу штэ дөрөлг тэнгэр, уран тэнгэрийн үйл хэргийг давхар явуулна. Тэгээ нэг ахын тэнгэрс 10 цагаан тэнгэрийн үйл хэрэг бүрж 10 цагаан буйныг тогтоон барих гэдэг утгатайгаар энэ тэнгэрийн ахын босролтон болох дөрөвхөн босролтон болж чадах юм бол хүн маш ахууч байж чадна. Ахуйд төрөө босч чадна. Чинээлэг төрийг босч чадна. Чинээлэг төр, чинээлэг ард түмэн. Чинээлэг эх орон. Энд хүн ядрахгүй, зүдрэхгүй, зовхгүй, ойлгохгүй амьдрах байхгүй. За гэд ингээд тэгэхээр энэ бүхнийг багаас нь л тавьж байна. Багаас нь. Дөрөвхөн босролтон болох юм бол хүний хүүхдийг багаас нь тамгшин малтай ойр байлгана. Жишээлбэл элэг идүүлнэ гэж ярьж штэ. За дараагийнх нь бэлэгхэн босрол гэж босрол байгаа. Энэ болохоор тэнгэр ухаанаараа ижиг тэнгэрийн босрол. Тэнгэрийн байршил нь саран дээр байгаа. Бэлхийд бол толбноор байгаа. Тэгээд шүтэн бол бойтог, амин үлхий. Тэр өөрөөр хэлбэл бэлэгхэн босролтон болгохын тулд хүүхдийг багаас нь яг Монгол домын ухаанд Монгол заншилд үлгийдэж байдаг өмсгөж яг л ямар одоо бүүвэн дугаар хөглөж ингэний үнрээр гэдэг юм уу? Гой нутаг цөл нутгаар дагуулж авч миний буйлаан сонсгож ботгоны буйлаантай хамт одоо байлгаж гэх юм уу тиймэрхүү байл заавал ингэ тэгээд дээрэс нь байглаар нь ундааж одоо булгийн аршаан цэврсаар ундааж энэ тийм хэцүү биш байхгүй юу? Монгол дээл өмсгөөс гээд өвн өөрөө бэлэгхэн босролтын өвн дээл эмэгтэй хүнд энэ эрэгтэй хүнд гэдэг гэх мэтлийн ийм Монгол зан заншилтанд өсгсөн байхад бол аяндаа ямар ч эмэгтэй хүн ямар ч охин хөө ижиг босролтон болно. Ижиг босролтон болсон үр хөвгтэй зөв сайн гон босролтон болгож чадна. Ингээд жишээлбэл яа. За дараагийнх нь өвгөн босрол гэж байгаа. Урдын тэнгэрийн босрол. Дээрээ бол одод тэнгэртэй бол хөхнөгдөн гараг буюу өөр үлэм их тийш юм болдог. За Монголын нутаг дээр болохоор хархан бат маань болж байгаа.
гүн ухаан талдаараа майдар бурхан болж ирж байгаа. Тэгэхээр нүг түрүүний одоо ахын тэнгэрээсээ задлж байгаа юм жинхэнэ дорилог тэнгэр чинь. Уран тэнгэр чинь. Энд багтна. Тэгэхээр дорилог тэнгэр, уран тэнгэргээ ялах хүмүүс нэг ийм зүйлийг ойлгоно. Уран тэнгэр дотор жишээлбэл шаглаач нар, хатан олч нар, зураач нар одоо уран гартаа ивжийн уран нэлмэтэй эцгүүд гэдэг юм. Тэгж орхоос гадна уран зохиолч, уран бүтээлч, хөгжмийн зохиолч, зэмсэг хөгжмийн зэмсэг бүтээгч нар гэд ингээд нөгөө оюуны уртангууд бас ордог шүү. Нөгөө тэгэхгүй нэг яд нэг очиод явцраад байдаг. За дорилог тэнгэр гэхээр бүхнийг одоо сэлбэрлж чадна, цаалбарлж чадна. Хац чулуугаар, эрдэнийн чулуугаар, төмрөөр, таалаар, гангаар бүхнийг хийж чадна. Дээрээс нь гэрийн бүх хэрэгслээ, нүүдлийн бүх хэрэгслээ, ахын бүх төрлийн зүйлийг тийм чадвартангуудыг урдын тэмдэг багтаадаг шүү. Тэгэхээр энэ бол бас их тийм чухал босролтой өв соёлоо шүтэн дээдлэх босрол. Одоогор бол уран бүтээлч хүмүүс бас орох бах тийм. Бүх нэг дуучин дуучид эрийн уран барилтаа амжнаа одоо энэ цэгээр самбо, жууда гэж ярьж штэ. Тэд нар ч хүртэл энэ урдын тэнгэрт багтдаг байхгүй. Тэгэхээр багаас нь л тийм Монгол өв соёлтой ойрхон байлгаж байна. Тэгэх юм бол өвгөн босролтон болчихно. Өвөн дээдсэн, өвөн шүтсэн. Мөн өөрөө одоо тэрийг ингээд авиас тэртээ өвлөгдөөд цусаар нь ясаар нь ирчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг өөрт нь тэр өвийг бүтээх дахиад тэр ур чадварууд нь авиасууд нь урдын тэнгэр юмж авиасууд нь тэр бурхан дархан ухаан гэдэг шиг тэр бурхан ухаан нь өвлөгдөө тэгдэд ирэх учраас ийм хүмүүс бол тийм нэг зүгээр судаг гэдэг юм утас майждаг ч юм уу хизээж тийм болохгүй л байхгүй. Тэгээ хосөлтний чиглэлээр нурдын тэнгэрийн сүлт нь бол гол байдаг. Амин бол сэрдэн байдаг ингээ гой задарна. За дараа нь жай ай квен боловсрол гэж байгаа. Тэр жай ай квен боловсрол нь бидний нэр зам орол андын тэнгэр булдын ухаанаар л язгуурын гурван бурхан руугаа задардаг. Тийм. Тэнгэрт бол ихрэс одон гэрт байгаа. Дэлхийд болохоор Египтийн соёлын үлгийд байгаа. Тэгэхээр нөө нэг одоо дахиад нэг нь ойлгоход монголчууд бол хүндрэлтний өмнө үргэлжлүүлсэн харагдана. Маш их эрдэм мэдлэг авиас бэлгүүд бүгдээрээ Монгол хөх Монгол өвдөөс одоо түгэн бэлгэлсэн. Үеийн үед яагаад ингээл одоо бидний мэдэр хүнүүгийн сүнүүгийн гэл ингээл олон гүрэн тусуудыг байгууллаа. Яасан дандаа соёлыг үлдээсэн. Дандаа мэдлэгийг өвлүүлсэн. Дандаа онлыг таниулсан. Тэгэхээр бүх зүйл тэндээс үүдэлтэй. Тэгээд нэгэнтээ тэр мэдлэгийг эрдмийг өвлүүлээд өгсөн юм чинь хэрхэн үйлдэл болохгүй, хэрхэн бүтээл болохгүй гэдгийг бас дээрсэн зааж өгсөн учраас энэ дэлхийд байгаа гайхамшигт бүтээлүүд цаана яг нөө хаа гэж ярддаг зүйл нь Монгол өвдөж байдаг. Тэр утгаараа нэг энэ амтлахын андын тэнгэрийн энэ боловсрол энэ хүн боловсролын өргөө гэх юм уу дэлхийд байрлаж байгаа өргөө Египтийн үлгий болоод байгаа байхгүй. За тэгээд энэс хашаа зөндөө ярьж болно Египтчүүд яагаад ингэ аваархан болов гэдэг дэлгүүр ярьж болно л доо. За тэгээд тэнгэрт ая гэдэг нь бол тусдаа сая би жай гэдэг жайг нь ярьсан одоо ая гэдэг юм бол тэнгэр нь байгаа нэрвч тэнгэр буюу нийтлэн соёл тэнгэр байгаа. Тэнгэрт байл нарны аймаг. За дэлхийд бол олимпийн бурхад Египтийн буюу Грекийн олимпийн бурхадын орон зай байгааг явчихна. Гүн ухаан талаасаа бол ая гэдэг нь бол Монгол дөнгөр бурхан. Ингэж задарна л та ерөөсөө бүх юм чинь одоо нэг ийм ойлголт байгаа байхгүй. Ингээд бидрийг тэнгэр ухаан ярьдаг хүмүүсийг гүн ухаан ярих болохгүй юм шиг.
Бододын гунхаан, шарын гунхаан шашин ярьж болохгүй юм шиг ойлгодог байхгүй. Үгүй шүү дээ. Энд чинь нэг түрүүнд хэлсэнчлэн Тэнгэрийн маш өргөнтэй дэлхийчлэн одоо оюунжуулах гэдэг юм уу, дэлхийчлэн энэ хамгаалалт залах тэр үйл хэрэг чинь ингээд дүүрлээ. Тэгээд тодорхой хугацаанд Тэнгэрийн одоо бусад гариг ихсийнхаа үйл ингээд нөгөө бүдээ зүчин Тэнгэрийн эзэзүүшин шогшоо явчингууд тэр хооронд яах юм хүндрэлтийн мунхагжуулахгүй их дэлхийг энэ хамгаалан байлах үүрэг нь буддын ухаан нөгөө бос шашнуудад оногдсон байна. Тэгэхээр эн чинь цэнд үндэ нэг зүйлийг бид нар яриад байхад авчаад заавал ингээ хооронд хагаралтуулах гэдэг нь сонин өөрсдийг нь явцсан тарих байгаа. Тэгэхээр тэнгэр тэмшил гэж яриа. Тийм биш учраас энэ хүн босралтан болж байгаа хүмүүс шашин гэдэг юм ялгуурл одоо шашин гэдэг тэнгэр ухаанаас зааглахгүй байх өргөн цар хувьтай. Тийм хүмүүс болох хэрэгтэй гэдэг утгаар нь заавал жишээлбэл за энэ бол андын тэнгэр шүү, гүн ухаанлаас язгуурын гурван бурхан шүү гэх ингээд те яриад байгаа байхгүй. Нэрвэт тэнгэр шүү, нүдлийн соёл тэнгэр шүү, гүн ухаанлаараа буюу гүн ухааныхаа хэмжээнд буюу бодгийн гүн ухаанлаасаа ч юм уу бурхан шинлаасаа дөнгөр бурхан төлөөлөд бийж идэг шүү гэж хэлээд байгаа байхгүй цаг хугацаанд. За тэгээд энэ андлагын андын тэнгэрийн үлгэр хүний хүн анд байх чадвар сурч байгаа байхгүй. Андгааныхаа эзэн байх чадвар сурч. Нөгөө таван тусгаар тогтнолоо хамгаалахын тулд анд болдог гэдэг шиг их дэлхийг мөнхөг тэнгэрийн одоо бүрэн бүтэн байлгахын тулд анд болдог. Тэгэхээр энэ маш том ойлголт байхгүй. Тэгээд бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л доо бүх хүн боловсролууд дотроо өвдөлттэй. Өөрөөр хэлбэл энэ боловсролд ийм ерөн цэвэр өөс энэ энийг үлдээлээ. Энэ өвийг дээдлж явахад буюу өвлөөд хэрэглэж явахад тэргүй энэ нь болохоор цаана амин хүчин гэдэг юм уу? Ач холбогдол нь тэр тэнгэрийн өвдийн үйл хэрэгтэй холбогдно. Энэ хүн цаанаасаа одоо үнэнч, цаанаасаа зарчимч, цаанаасаа жаягч тийм үү? Андын одоо үйл хэрэгээ хизээч нэцэхгүй, урахгүй, шарахгүй байж чадна гэдэг тэрийг нь одоо нэг өв гэдэг зүйлээр дамжуулдаг. Тэгэхээр энэ андын тэнгэрийн өмнө болохоор нэгдүгээр гэрээгээ ахан дүүсийн хооронд байгуулсан гэрээ. Авг атгуудын байгуулж байгаа гэрээ. Тэгээд нуус төвчөнд гардаг тийм манай чонны шагаас ажиллагаа нэр чонны шагаа бүс сэлэм энэ бол тэр манай андын өвн байхгүй. Үеийн үедээ л өвдөөсөд хоорондоо анд барьцаж байгаа. За нэг одоо ах トゥ 5 байлаа гэж бодъё. Тэр хүмүүс эргээд төрөхдөө ах トゥ 5 гэдэг энэ удаад ийм сайхан үгийг ингэж дүрлээ. Тийм үү? Хөрнийхөө хөлийг хамгаалж авлаа. Эрг дараа төрлүүдтэй гэсэн эсвэл миний үр удмууд яг энэ жайгийг сахаад усрынхаа хөлийн дархан байдлыг хамгаалахад одоо нэгнээ сүнсээрээ таниад, үжсээрээ таниад, ургаараа таниад биш нэгтнэ гэдэг ингээд одоо амталчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үедээ одоо жишээлбэл шагаа солилцдог ч юм уу, сэлэм солилцдог ч юм уу, бүсээ солилцдог ч юм уу, тийм байдлаар эсвэл гэрээ цусан гэрээ ч гэдэг нь өнгөний хасуу гэрээ тавьдаг ч юм уу, эсвэл сүм одоо амтхай сүүгээр амтхай тавих хүмүүсд бэжлээд өгөхгүй жишээлбэл хүч тайхын нэртэй удган эжээнэр хоорондоо үрсэн сүм одоо амтхай тавьчихсан гэдэг. Сүүгээр амтхай тавилцаад үеийн үүдэн сүм үлгөө тайхын үлгөө одоо танаа удам энэ одоо 9 ээжийн удам хамгаалын шүү маны шүү гэдэг ингээд тэгээд тэр нь энэ андын тэнгэрийн үйл хэрэгээр нэг нэгээ болдог. Тэгээд өссөн хүсээгөө энэ цагт ч юм уу ижилсээд магадгүй нэг дороо цугларахгүйгээр ч гэсэн нэг ижил үйл хэрэгээр нэг ижил хөтөлбөр төстэйг ч юм хэрэгжүүлээ явдаг ч юм эсвэл нэг ижил орон зайг өөрсдийнхөө нэг оюунаар хамгаална, үүлээр хамгаална, урдмаараа очиж амьдарч хамгаална тэгж явдаг байхгүй. Тэрийг тэгэхээр андын тэнгэр маш чухал. Энийг нөгөө нэг жаяа квен босрол гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ босрол өнөдөр байх баг одоо эрэмдэг зэрэмдэг болсон ба. Тэгэхээр энийг буцаж сэргээдэг гэдэг нь энэ усыг буцаж таниулах нь өөрөөр хэлбэл жаяа квен босролын гол зорилго байгаад. Тэр яагааргүй хүүхдийг багаас нь үнэлсэн. Тэгээ энийг сурна гэж зааварлаад байх биш. Тэгвэл таниуч нь бүгдээрээ энэ төр амьтай, бүгдээрээ хүчтэй, бүгдээрээ үйл хэрэгтэй учраас энийг сонсож өсөж байгаа. Энийг анхаарад нэг удаа сонсоод ингээд зүрх сэтгэлдээ шингээгээд авцсан тэр хизээч тэндээс дараа нь арилахгүй байхгүй.
тэр төлөвшлийг бий болгож байгаа. Ухамсарыг бий болгож байгаа. Тэр оюуныг суулгаж байгаа учраас цаанаасаа тийм боловсралтай, төлөвшөлтэй, хүмүүнжилтэй бий болчихж байгаа байхгүй. Тэр боловсрал гэж ярьдаг чинь учиртай л да энэ цагийн нэг дипломын боловсрал гэж хэлдэггүй гэдгийг л бас одоо энэ сургалтаар бол хүмүүсд маш хүчтэй ойлгож байгаа юм л да. За хамгийн сүүлийн жинхэнэ боловсрал гэж байгаа. Өөрөөр хэлбэл хаан боловсрал. Чингис хааныг хаан болгосон их дэлхийн хаан болгосон боловсрал доо. Нэг одоо 12 дээдс хазанд гэхээр өөрөө 13 зөнгөө тайлсан гэдэг чинь тайсан гэдэг чинь өөрөө Чингис хаан шүү дээ. Тэгэхээр хаан боловсралтан болгоход мөн хааны тулга төшөг болох хүмүүс. Хааны эхнэр гэргий хот ураг болцох ингэж яриа да. Тийм хүмүүс төрүүлсэн тийм болчихлоо. Ер нь одоо мэдээж Монголын ардын бүгд л хаанаа төвшин шүү дээ. Тэгжээж монголчин нэгдүгээр ус нь хаантай, хоёрдугаар хаан нь ард түмэнтэй. Нэгэн хэмдэр гэдэг нийхэм бүтээж амьдрэн шүү дээ. Тэгэхээр энэ тийм боловсролдоо тэнгэр нь бол сүн зам аймаг буюу сүн зам галактик байгаа. Дэлхий дээр бол сэлэн мөрөн буюу сэлэн гэх юм аа. Гүн чанар нь бол 21 дээрх гэд явдаг. За тэгээ цаана нь бол шүтэн байгаа, ам байгаа, сүлд байгаа, хөг байгаа, хэм байгаа, өв байгаа. Өв нь болохоор урц. Дээр өвсөн өмбөд, бодомжрмтай өвсөн өмбөд. Гэхмэчлэн ингэж яв. Би ийм 9 за өөрийнх нь квин тайлтгын жилд ийм 10 боловсрол гэдэг. 10 боловсрол гэж хэлээд да. Квинг болохоор өв төгс боловсрол. Яагаад бүгдийг бацж байгаа өв төгс боловсрол. Тэгээ дотор нь нэг задарч байгаа. Энэ 10 боловсролыг таниулах квин боловсрол гэсэн сургалтыг хийгээд байна. Эцсийн дүндээ энэ цааныг таних болохоор эцгийг таних гад. Амийг харилцах гад. Өөрийнхөө амийг, өрөөлийн амийг, одгарыг сэтийн амийг, дэлхийн амийг, хавчлууны амийг, байгалийн бүтээл бүхний амийг, тэнгэрийн урлал бүхний амийг тийм харилцах тэр ухаанд сурах юм бол суралцсан хүн буруу зүйл хизээч хийхгүй. Хизээч буруу зүйл хийхгүй. Бүр харин зөв зүйлийг одоо энэ цаг ялгаа тултал нь хийх чадвартай. Авиасыг одоо тултал эзэмдсэн. Мэдлэгийг гүндэн таньсан. Эрдмийг маш өргөн цар хүрээгээ тийм онцтой цоожтой нээж таньсан тийм л чадвартай болох байхгүй. Одоо квин боловсролыг гэгэрх боловсрол гэж ерөөсөө гэгэрлийн боловсрол. Гэгэрэлтэй алтан гэгэрлийн боловсрол. Энэ мянган зүгээр алтан мянган штэ. Алтан мянган гэхэлэр юм утгатай гэхээр нэгдүгээр алтан дээд үнийг таних. Хүн болгон алтан дээд үнийг таних, үнэн амьдрах. Хоёрдугаар алтан дэлхий маань алтан дэлхий болох гэдэг юм аа. Жинхэнэ алтан үлгий болох гэдэг. Өөрөөр хэлбэл алтан гац одноос энэ нөгөө нэг дэлхий анх дэлхийг дөнгөж нөгөө дэлхий бүрэлдээд дэлхий дээр анхны амьдрал цэцэглэх тийм хөрш шороо бий болоход алтан гац одноос алтан амьуудыг авчирсан байхгүй. Алтан хөвдийг, алтан хөрш шороо, алтан далай тэнгис нуур, алтан өндөр гэдэг ингээд дандаа дотор нь алтан гац одны амьуд бий болж байсан. Яг алтан гац өндөр тэнгэрт ямар хуц харагдаж байна, ямар тод харагдаж байна. Яасан их цацарч гэрэлтэж шар өнгөтэй харагдаж байна. Тэр шиг манай дэлхий тийм алтан дэлхий болох гараа нь эхэлж байгаа байхгүй юм. Тэр утгаараа нөө энэ ийм гоё дэлхийд тийм үү, ийм сайхан дэлхийд алтан амиар ингээд бэлгсэн өндөр өвстэй олон төрлийн ирвэхэтэй тийм үү, олон төрлийн өнгөнгийн шуудтай үр жимстэй ийм нөө хөвчтэй говьтай далайтай тэнгистэй ийм сайхан тэгээд дээрэс нь хүмүүс нь маш их нөө алтан дээд үнний аялгуугаар ингээд амьсгалсан гэдэг нь эрдмээ төгс таньсан тийм иргэншилтэй хүн төрлөختөнтэй болох гэж байгаа учраас гэгэрэл нь маш өндөр түвшинд явагдах гэдэг. Тийм учраас ялгаж алтан гэгэрлийн хүн боловсрол буюу
тэгжэл нэрлээд байгаа шүү. Ялгаа нь тэр. Тэс гэгэрч ин гэчээд одоо яг үйлдэл нь гэгэрч байгаа гэдээ харагдахгүй л биш үү? Үнэхээр гэгэрч байгаа хүн бол тийм үү? Үнэхээр гэгэрч байгаа хүн бол их дэлхийн төлөө зогтлоо. Үйл хэрэгтэй багс. Зүгээр үгтэй биш. Би дэлхийгээ хайрлаж байна гэчээд гараад хог тарьдаг. Гараад одоо юу гэдгийг дэлхийн муухай байгааг харж байгаа муу үсээ гундчааг харчаад зүрх сэтгэл нь үдэхгүй явж байгаа юм чинь одоо зүгээр үг байгаа үстэй. Үйлдэл нь зүг байх. Үйлдэл нь яг тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгээ зүрх сэтгэл нь бас тэгж цохилж авах хэрэгтэй. Шаналж байх хэрэгтэй. Ямар нэг юм сэдэж хийх гэж зүтгэж байх хэрэгтэй. Энд чинь өөрөө гэгэрч буй ихний алхам уу. Тэрнээс биш яг гэгэрлийн төвшөө ярих юм бол их хэвээр их засгаа бүрэн таньчаа тэгээд мөрдүүлчихээ. Тэгээд сахиулуулчихаа. Сахиулуулах дайны чадвартай болчихоо гэсэн үг шүү дээ. Үгээр нь үйлдэлээр нь онлоор тийм үү? Үлгэрлэлээр таниулах дайны чадвартай болчих юм бол сая явах түрүүний хэлсэн шиг хөх Монгол иргэнчин болох гэдэг. Алтан гэгэрлийн төвшөнд хүрч чадсан хөх Монгол хөх Монгол иргэн болох гэдэг. Тэгээ энэ чинь ганцхан хөх монголчууд хийхгүй шүү дээ. Хөх монголчууд хийх байхгүй. Хөх мөнх тэнгэрээс заяасан хөх нуруутан гуудын удам усааны ус бүгдээр нэгдэн байж их. Мянган хатгийнхан нэгдэн байж их юм л та. Тэгэхээр их далайцтай нэг өргөн хүрээнд төгөн дэлгэрэх тийм сургалтыг эхлүүлж байна. Энэ сургалтыг эхлэх хэрэг алтан аян экэ буюу маш дээрээс докторгон алтан дэд үний эцэс зэрэг болгож үзэж байгаа гэдэг утгаараа мэдээлэлч тэр мэдлэгч тэр онлч тэр мөн харах бэлэг дээр бууж байгаа үйлдэлч тэр үр дүнч тэр маш өндөр түвшинд хэвдэж байгаа. Тэгээд дэндүү одоо үн цэнтэй сургалтыг олон хүнд хөөх юмсан гэж яг чин сэтгэлээсээ зорж хүсэж байна. Тэгээд дахиад нэг юм хэлээ л да. Ямар хэн энэ сургалтыг авч байгаа нь чухал биш ээ. Сургалтын нөгөө өөрөх нь ач холбогдол нь чухал байхгүй. Гэхдээ хөх төрөмсөөс явж байгаа. Гэж бас хэлхэн зүйтэй баха. Одоо бид нар их цэсгийг хуулийг ер нь зүгээр л хүмүүс хоорондын хууль гэж бодвол ерөөсөө их дэлхийг хамгаалах, их дэлхийн амийг бүхлэх, их дэлхийн амийг хайрлах тухай ер нь бодж л байгаагүй юм биш л дээ. Тэгэхээр Queen боловсралтан болсноор их дэлхийг хайрлах, одоо дэлхийчлэг боловсрал, дэлхийчлэн гэгэрүүлэх боловсрал тийм ээ. Дэлхийчлэн гэгээр ингээд Чингисхаан хэлжсэн та та нар ингээд дэлхийн хүн төрлөختөнд үнний дууч байж чадна гэдэг амлал гэдэг нэг амлалт авчихсан байна. Тэгээд тэгэхээр нөгөө нэг яахааргүй дэлхийн хүн төрлөختөнд зориулсан эрдэм мэдлэгийг өгөөд нөө эзэн богт эзэн Чингис тэр ингээд өөхөө тэд нар тэр одоо олон 8 жилийн өмнө мэдчихсэн байна шүү дээ. Тэгээд тэгж бидрийг одоо ирлэж гэдэг юм уу? Урам зориг өгч ташуудаж бас явсны үр дүнд авдгүй бид бас энэ сургалтыг бас өртөөлн дэлгэрүүлэх эрхийг авсан байх л та. Яг ингэж бэлэг чанараар нь арга чанараар нь ингэж тайлж исэн сургалт байхгүй. Энийг бол би бүр ам бартан хэлнэ. Үгүй урд нь ингээд тайлцсан штэ чигээр одоо ингээд хамаагүй хүн гараад ирэхэд хизээч тийм байхгүй байхгүй. Ирээд агуулгыг үзэж болно, сонирхож болно, сууж болно, судалж болно. Ирээд үгүй эний чинь бид нар ингэж тайлсан чи яагаад ингэж тайлв та нар яагаад ингэж яриад байгаа ингээд ирлээ гэхэд эний чинь нөгөө нэг задрагаатай. Тэгээд ингээд сүнсэн биенийх нь үйлчлэлтэй одоо амин хүрднүүдийнх нь үйлчлэлтэйгээр тэгээд нөгөө факт баримтуудтайгаар үнэж гаргаж ирж байгаа болохоор цоошин сургалт гэж хэлнэ тийм цоошин сургалт. Бид ч одоо гэгээр ингээд асар их туултыг ийш тийшээч их явдаг гинтэг рүү одоо юу гэдгийг бүхэл нэг гэгэрлийн орон зай гэсэн газар руу явж гэгэрлийг хайж идэг. Гэтэл бидний нөө үг болоод үлдчихсэн байж идэг.
Гэгээр л түрүүн би ганцхан үгээр ярьсан шүү дээ. Нодлон бүдэг би нэг лайв хийжсэн байхгүй. Сэрэл гэдэг байгаа байхгүй. Сэрээдэг бүх хэрэгслүүд Монголд гэж зэвэрсэн. Зөвлөсөн. Сэрэх сэрээ. Монгол бичиг сэрээ, дугуйн соёс. Өөрөөсөө Монгол бүх өвөд яг задаргаагаар дээлийг ингээд утгаар нь тайлж чадах юм бол дээлний амин юугаа энэ гарт нэг өгдөг энэ гарт яадаг гэдэг ингээд бүгдийг тайлжсан. Дээл өмсөө явж байгаа хүн хүртэл сэрхэн одоо хөвлөлтсөн байх байхгүй. Гэтэ тэр нь үргэлж дээл өмс гэсэн үг биш. Дээлээ өмсөх эдлэхийн утга учрыг зөв таньж. Яагаад өв болгож өвдөөс юм. Гэтэ яагаад цэвэр өв шүү гэж өвдөөс юм бэ гэх. Тэгэл морин хурнаа, нуртын дуунаа, нэрийн гурван наад мань бүгдээр одоо шагаан харваа байна тийм үү? Онцог таавар нь, үлгэр домгон нь, тойс нь бүгдээр энэ зөв гэдэг нэг хүчрэх байлгах залгадаа. Мэлми гэдэг нэг гэрэлтэй тунгалаг тийм болор байлгах залгадаа үлдээчээд за ийм агуу зөв бэлгийг, ийм агуу өв соёлыг, ийм агуу одоо гений өгөгдлийг та бүхэнд үлдээлээ. Тэгэхээр та нар маань дэлхийн эзэн байх чадвартай шүү. Ингээд дэлхийг хариуцаад дэлхийн одоо дэлхийн эзэн эрхтэн болоод хүндрэлтэнд үргэлж үннийг таниулаад үргэлж тэр өвлөгдөж ирсэн алтан мөнгөн мэдлгүүдийг одоо түгээгээд сууж байгаараа гэдэг. Ингээ бүхнийг өгцөн байхад өнөөдөр сэргчаан гэж яа. Тэгэхээр сэрсэн хаав. Үнэхээр одоо ингээ сүнсний сэрэлтийн минийхэр бол 15 жил лав явж байна. Тэр үед л нөгөө л энийг ярьдаг байсан байхгүй. 17 жилийн өмнө л ярьж байсан. Бяцлагд ярьж байсан. Йог ярьж байсан. Аура ярьж байсан. Бүгдийг ярьж байсан. Тэгээд сэрцэн ард түмэн өнөөдөр ингэж амьдардаг юм уу? Яг үндэ хэлэхэд бүр улам унтаад байгаа юм биш үү? Улам энд тэнд очиод дуужраад байгаа юм биш үү? Улам өв соёлоос холдоод байна шүү дээ тэнгэр хаан. Тодорхой хүмүүс мэдээж өв соёл ярьж байна. Улам тэнгэрээ муулдаг болоод шүү. Улам өвдөөцийн одоо өвийг гэдэг юм уу? Зан заншлыг соёлыг муухай гэж утаадаг болоод шүү. Тэгэхээр энэ ч өөрөө бүр унтж байгаа нэг хэлбэр. Бүр унтж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэр хамгийн хурдан сэргийлэх юм. Түүхэн унш. Туйсан сонс. Үлгэрээ утгатай нь ойлоо. Үлгэрийг хэн зохиосон? Үлгэр сонсоход хаана ямар тарих, ямар нугас, ямар чөмгний эсүүд сэрдэг юм бэ? Чи сэргэж байгаа сүнсээ сэргэх гэж байгаа. Энэ махан бие сэргэх гэж. Чи эд эс бүхнээ сэргэх ёстой. Тэгэхээр энэ 90 цэвэр өвчин чиний эд эс бүхэнд очиж үйлчлдэг. Зүгээр сэрдэг биш. Зөнгөөнд тосч авдаг, мэдлэгэнд тосч авдаг. Эргэн дурсан сандаг. Тэгээд анс цоожин тайлдаг. Тэмэлдэг. Энийг л сая сэрсэн одоо сэрцэн байна энэ хүн гэж ярихлаас би одоо манайх руу ирдэг. Би одоо сэрж байгаамаа. Би сэрцэн байгаа юм гэж шал унтаа ирдэг. Яаж унтааг нь амархаш ганц хоёрхан асууч. Дээрэс нь одоо энэ мэлмийн хүрдүүд, оройн хүрдүүд, энэ цээжний амин хүрдүүд, хүйсний энэ хүрдүүд, ахар сүлний хүрдүүдээр маш амархан шалгаж байгаа. Одоо энэ хэдхэн хүрдийг шалгахад тэр сүв хаалттай, толт хаалттай эсвэл буруур гэж байгаа юм бол тэр хүн сэрэх боломжгүй байхгүй боломжгүй. Нэг сэрэл нэг унтаад гэдэг юм те холион байгаа л да гэж л хэлээ. Тэгэхээр одоо үнэхээр сүрх гээд байгаа гэх юм. Маш богино хугацаанд сэрээ. Бол маш богино хугацаанд 10 минут дотор сэрч хэрэг. Ерөөсөө л энэ. Харин цаашаа харин өнгөдөд яв. Одоо нөгөө монголчуудын онцлог нь хөх толботой. Тэгээд хөх толг гэх юм эсвэл өөрөд амьдрал ген гэдэг зүйл их чухал юм байна л гэж ойлгоод байгаа. Нэг юм өвийг одоо өөртөө ингээл хэрэглэгч гэх юм уу өөс хэрэгэхэд одоо тэр 13 зууны үеийн хүчрэг байсан монголчуудын өвөд эзэн тэр ген одоо сэрээд тэр холбоос нь одоо өсөхгүй боломжтой. Тэгэхээр тэр цагт түлхүүр байх шиг Агаса үгүй зөв харин ингээд нэг юм дахиад ойлгоо те энэ их засгийг таниулах гэдэг шүү дээ. Их засгийн алтан дээд гэрээг таниулаад хүн төрлөختнийг аварна. Их дэлхийг амгалан байлгана. Гэт ийм одоо хүмүүсийг
усан тэнэг хүмүүстэр тийм даалгавар өгөхгүй л дээ. Тэгэхээр тийм ариун үүргийг мөнх хөх тэнгэрийн өмнө хүлээж байгаа тэр ариун үүргийг дааж авах, хариуцж авах үстэй. Тэр чинь тэр бүх боломжийг нь олгоод үгүүдэл хөх толбыг нь заяатсан байхгүй тий. Тэгэхээр хөх толб нь яг ярих юм бол мөнх хөх тэнгэрийн антин. Их дэлхийн антин. Одоо хөх тэнгэрийн мөнх хөх тэнгэрийн хөх гал гэдэг юм уу, хөх амин, хөх галаараа, хөх гэрлээрээ, хөх туягаараа, хөх цэцэргаараа, хөх аянгаараа, хөх гэлбаагаараа ингээл хөх гэгээгээр ямар орон цаг туулахаас хамаар дамжиж ирсээр байгаад их дэлхий дээр хөх өлгийдөө бууж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө монголчуудын ихс яагаад монголчууд ихсийг заавал газарт булаад чулуу тавьдаг байсан юм. Тэр ихс байгаа газар болгоноор нөгөө хөх гэрэлчин, хөх галчин, хөх аянгын цочлууд чинь ингээд газрын судлуудаараа урсаж орж ирэхтэй. Тэр дандаа чулуун дор тавиад штэ. Тэгэхээр чулууг сонгож тавина штэ. Яавал жоохон аянг буудаг. Яавал жоохон металлаг гэдэг юм жишээлбэл нягт цул тийм чулуун дор тавина штэ. Бутраад үрд алга болдог чулуу. Тэгээд тэр чулуунаас чулуунд аянгын цочлууд цалгаан соронзон эрчим энерги хөх гал дөлгүүд очсууд дамжаад явхдаа ихсээрээ дамжаад хүн болгоны хөх толбыг өгнө. Хүчрэхэг тийм ямар ч мэдээлэл мөнх хөх тэнгэрээс татчих авч чадвартай. Эсвэл хөх орон зайдаас татчих авч чадвартай. Хөх өвдөөс хөх эмгдээс босч чад тийм чадвартай антин байхгүй. Юу мобик команд юу сансрын антин тийм антин байхгүй уг нь. Тэгэхээр энэ нэг ийм том антинтэй бүтээж гисэн. Тэгээ хүлээж авлаа тэрийг нэгэнтээ нугсан дээр байрлаж ш. Нугс чинь дээшээ тархи руугаа орлоо доошоо. Дотроо бүх эргэтэн рүү явлаа нугсан доошоо чөмрүүгээ дамжаад хөлийн уул хөтлөө. Энд чинь ийм хүчрхэг байхгүй. Тэгээд ийм заяачаад байхад энэ хөх толбныхаа үнцнийг ч мэдэхгүй. Хөх толбтой төрсний утга учирыг танихгүй. Тэгээд бас хөх толбоо хөх толбны эсвүүдээ унтуулчих. Хөл нөцгөө явахгүй. Ихсийн газар очихгүй байна. Жишээлбэл их дэлхийдээ мөрөхгүй гэдэг юм. Дэлхий дээр хөрвөөхгүй байна. Энд чинь өөр яагаад төрсөн газартаа очиод хөрвөө гэдэг юм. 3 удаа хөрвөө. Хөрвөөгт чи яа. Дээшээ доош хараад өнгөрч хөрвөө. Тэгэд яаж байгаа. Хөх толб чинь нөгөө нэг ихсийн газраасаа нөгөө хүй дарсан чулуунаасаа хөх галаа хөх антиныхаас ирээд хөх антиныхаа нөгөө долгионыг л татчих авч байгаа шүү. Утга нь тийм. Одоо л нэг ойлгож эхэлсэн юм. Монгол хүн болсон ямар их аз вэ гэд энэ бол ярьдаг шүү дээ. Тэгтэл өөр улс оронд асар их туулал хэдэн одоо удаагийн төрөлтийн дараа одоо гэгэрэл гэдэг зүйлийг таньж эхлэх үү. Гэтэл монгол хүн болоод энэ 9 одоо Queen боловсралтын өвүүдэрээ дамжуулаад гэгэрэн дэлхийжлэх юм боловсралтай болно гэхэд үнэхээр л одоо хог тавилан талхаад багшлуулсан. Хамт зүгээр талархаад гэдэг чинь бас харин баярал багтаад одоо юу хэлэхгүй болохгүй юм. Бид нар бас яаж яваад одоо агуу зүйлийг агуугаар нь барьж чадхаа болсон. Тэгээд тийм үгийн нэг баялаг сангаа гээсэн учраас баярлаа талархлаа гэлээ. Тэ их сайндаа гэлаалаач биш гийлээч гэж яах шиг тий. За яг хөө тэгээд тийм л болцсон байна л да тий. Тэгээ нөгөө жинхэнэ агуу үүдийг сүсэг одоо бишрэх дээдлэг тахих гэдэг ингээд ярихлаар сүсэглэх гэж ярихлаар нөгөөтөө ингээд одоо нэг модноос гарцсан гэдэг шиг нөгөө шал одоо мунхан одоо юу юм мунхан сүсгийн үг яриад энэ төр гэж ойлгоод тахшиг байгаа байхгүй. Өөрөө яаж тэгж хэлхийг мэдэхгүй дээ. Ямар ч байсан арай нэг тийм үгүүдээр хэлэх болов гэж бодож байна. Даастаа бишрээд сүгдөөд одоо тас чавхал тавилна л да. Тэгэд яг та одоогийн цагт нэг сайн муу зөв буруу тэр ингэж ялрахгүй тийм холион бантны дунд зориуд нийтээр орчихсон учраас гэдэг ч юм уу. Тэгээд өнөөдөр монголчуудын маань байгаа байдал энэ ингээд бодохоор юу болчиход байгаа юм байна л да. Гэтэ түүхээ судалсан бол хэзээ ч тэгэхгүй байсан. Түүхээ судалж monголч би нэг тавчхан юм энд манай хэдэн минут аваа зүгээр ярьчих л да тий.
Яг энэ сургалтын хүрээнд орж байгаа сэдвэлтэй тэгээ би зүгээр түүхийн агуу жиг ярил та гэж бодоод ярих гэхээс илүү би уншаад өгье дөө. Яаж нэг яг Монгол шиг бахархан төвтэй улс байхгүй. Яг мэдээж дэлхийн төвийг сонирхож уншиж байгаа шүү дээ. Судалж л байгаа. Гэхдээ ер нь бол дэлхийн төвийг уншихаар явж байгаа Монголын төв болдог гэдэг. Энд чинь миний үг биш шүү дээ, тийм үү? Түүхчний агуу эрдэмтэн түүхчний үг шүү дээ. Тэгэхээр бас яг надад тэгж зүгээр санагдсан. Би ингээл хүннүү гүрний үеэс эхлээд түүх судалж эхэлжсэн. Тэгэхээр нэг судалж эхэлсэн жоо заа уншиж явсан. Ийм л имийг ойлгочвол айгүй болох гээд байна. За эндээс уншъя да. За би маш олонний нь бол орхич чинь зүгээр ингээд ерөнхий томтоор нэлэхэд томоохноос нь хэлэхэд ингээд хүнүүгийн төв гайхамшигтай. Сүнүүгийн сайн байв сүнүүгийн төв гайхамшигтай. Хөнгөрний төв, Итэл хааны хөнгөрний төв, Түргийн төв, Их Монгол улсын төв, Алтан ордны төв, Юан улсын төв, Могол улсын төв, Зүүн гарын хаан улсын төв гэх ингээд хэдхэн ярьж зарим ихэнх нь бол орхичлоо штэ. Энд чинь бас дунд нь Няван жужаанга явж өгнө тэднийг орхичлоо. Тоо байсан дээр явж байгаа тэднийг бол орхилоо. За ингээд ярихад ийм байхгүй. Яагаад монголчуудын ингээ их дайн чарт юм их бандаалчууд буюу бүдүүлэгчүүд, оркууд одоо юу ч тийм те. Алуурчд малуурч гэж 9 ч дээр нэрдэг те. Тэгвэл өөртөө тэдхийн хүндрэлтэн хэн байсан бэ? Монголчууд яс их засаг хуулиа бариад амийг хамгаалж явдаг гэдэг байгаа ш. Тэгвэл тэрийг таньж олж чадахгүй яагаад тэгж буруутгах вэ? Би одоо энэ дээр ганцхан цөөхөл юм хэлэх гээд. Жишээлбэл Хүнүүгийн төв алаг дэлхийн амийг өнгөрсөн. Алаг дэлхийн ам сулган дараацсан. Тэрийг хинс Монгол хүндрэлтэн хийсэн. Тэгэхээр Хүнүүгийн төв бол алаг дэлхийн амийг өмгөөлж дайцсан. Хан гүрэнтэй дайцсан. Хан гүрэнд их засаг байдгийг таниулсан, мөрдүүлсэн, мэдүүлсэн, тулган хүлээлгэсэн. Жишээлбэл за Сүнүүгийн төв Мөнгөн сарны амийг хамгаалсан. Далай тэнгисийн ам, Мөнх цэвдийн ам, Мөнх цаст уулсын амийг хамгаалсан баг. Тэншүүха Баатар. Мөндрөөс төрсөн Тэншүүха Баатар. Домгоор энэ төв бас батлагдчих болно. За жишээлбэл за тэгвэл дараа нь Түргийн төв, Хөх Түргийн төв, Түрг улсын төв Сүүн зам айн амыг хамгаалсан. Хөхөр дэм шопгддаг. Түүхтэй. Түүхч эзэнтэй амьтай шүү. За тэгэнгүүт Их Монгол улс хүн төрлөختний амийг өмгөөлсөн. Хүн төрлөختөн нэгнийг хам бүхэлжсэн. Орондоо авах орох завг олзтолтон булаалцж байсан. Хүнжилдэн унтах завг хөнөөлдөн тэмцэлцдэг байсан. Тэр хүн гарч Их Монгол улс хүн төрлөختнийг өнөөгийн хүн төрлөختнийг дааж авч үлдсэн байхгүй. Дараа нь оюунжуулсан, дараа нь гэгэрүүлсэн, дараа нь аж үйлдвэрчүүлсэн. Бүх өнөөдрийн энэ эрдмийн үрийг тарьсан. Жишээлбэл за тэгвэл Алтан ордны төв, Алтан нарны амийг хамгаалсан. Алтан наранда халтай зүйлийг дэлхийгээс хийж гисэн. Цөлийг Алтан улсыг, Галт улсыг мөхөх тийм аюул тавьжсэн. Юан гүрний төв дэлхийн язгуур өв соёлыг өмгөөлсөн. Юан гүрний төв Монголын төв эртний мэдлэг, Ведийн мэдлэгийг өмгөөлсөн. Зүүн гарын төв Алтан дэлхийн амны үлгийг Алтай улсыг өмгөөлсөн. Энэ үйл хэрэгжүүлсэн. Тэгээ болохгүй. Энэ ингээд утгыг мэдээж таниулж байгаа шүү. Эсгээ таниулж байгаа. Хийж байгаа үйл хэрэгээ таниулж байгаа. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор агуу аг суу залийн ивэл дор гэж тамгаан дараа таниулаад явж байхад мэлмээгүй зөнгөө Монгол бэрд болсон улсын толгой тэргүүлэгч нар нь тодорхой бүлгүүд тийм үү зарим ус эсрэг тэмцэн. Амны эсрэг мөнхөлсөн. Амьдралын эсрэг гэдэг. Одоо бэрд болсон байсан учраас дарахаас устгахаас аргагүй байсан. Ирээдүйн 1800 жилийн хүн төрлөختний нэг амгалан амьдралын төлөө Их Монгол улс дайцсан. Жишээлбэл энийг өнөөдөр
хэн таньж байгаа, хэн мэдж байгаа. Мулаал гэдэг мулаал. Тэгэхээр энэ түүхийг уншсан байхад хүн чи сэрж чадаад байх юм байсан. Тийм үстэй. Яах гээд одоо энэ цаг тэнгэрийн цаг хэлж байгаа. Алтан гац одны ямиг буцсрыг гэж. Өнөөдөр хүндрэлтний хийсэн гай гамшгууд алтан гацод огторгойн одоо цөм болсон алтан гац одондоо аюул нүлттэй амиг болчиход байна шүү. Атмын олон бөмбөг. Цөмийн эрчим хүчийн нэр энэ уран одоо энэ өчнөө олон зүйл эцсийн дүндээ алтан гац одонд байгаа одны амьд дотор байгаа алтан ам буюу алтан цацраган амийг учир алмаазан амийг цагаан алтан амийг шар алтан амийг сүйтгэж байгаа. Энэ дэлхийн алтыг сүйтгэл тэнд бүхэл бүтэн алтан уцгт болгоо. Тийм учраас хүн хүнийг байгуулахдаа алтан газрын амийг хамгаалж чадсан тэр өвгдүүд өнөөдөр ирж байгаа. Эрэхтэй олуулаан ирж байгаа. Нөгөө саяын энэ ярьсан алаг дэлхийн амийг хамгаалах нь, өндөрлөгтнийг аврах нь, дээрээс нь алтан нараа хамгаалах нь, өнгөн сараа өмгөөлөх нь гэд ингээд бүгдээрээ бултраа сүүн зам айгаан өмгөөлөх нь гэдэг ингээд олуулаа бууж ирж байгаа. Асар их тийм том тэнгэрийн нэргэлт мөрөлт бууж ирж байгаа. Тийм учраас энэ угаасаа өвч аав шүү дээ. Нэг дэлхийн хэдэн тэр бом нэг шоргоолч тарихтай өтөрхөө шиг нэг үйлдэлтэй хүмүүсийг энэ олон эзлүүдээр дийлж шүү дээ. Чи тийм зүгээр цагсан асуудал байгаа. Жишээлбэл ийм тэгэхээр энийг юугаар таньж байгаа? Хүн босрол таньж. Хүн босрол тай хүн одоо юуны төлөө энэ дэлхийд төрсөн нь ядаж энэ цаг үед шүү дээ. Гэтэ тэнгэрийн үүд хаалга нэгцэн гэж яриад байгаа. Тэнгэрийн цаг ирсэн энэ цаг яах гэж төрсөн юм. Чи ямар нэгэн байдлаар үүрэгтэй оролцоотойгоор төрсөн ба. Тээгүүр цоо төлөх шаардлага байхгүй шүү дээ. Чиний оронд өөр нэг юм төлөх байсан. Магадгүй чи овшид төрөхгүй байх байсан. Тэгэхээр хүн болгон тамхтай үйлтэй гэж яриад байгаа юм. Тамга гэхэлээ би заавал Монголын тамгад ярьж байгаа биш. Зүгээр үйл хэргийн тамгатай. Их засгийн тамгатай. Алтан дэд үнэний аялгауны өртөөлөгч магадгүй эсвэл хэрэгжүүлэгч эсвэл өвлөн дамжуулагч тийм тамгатай байхгүй. Утга нь тийм. Багш одоо сургалт хизэнээс эхлээд ямар хугацаатай байгаа вэ? Ямар хүмүүс бас хамрагдах боломжтой вэ? За сургалтын эхний топ бол ингээ 1 сарын 10-наас гэсэн байгаа. 10-наас 19-нд дуусгаад 10 хоног ороод дуусчихсан л да. Гэтэ би ийм дэндүү үнцэнтэй сургалтыг нэг цөөхөн хүн бас заамааргүй байна. Тэгээ хүний бүрдэлтийг харъя. Бид нар бас хэр таниулж тахаас юм шалтгаална. Тэгээ зөвхөн бид нар газраар дуудаж байгаас гадна тэнгэрээрээ бас сүнсээр нь өгдөөцөнд дуудчлаа ханчин бүхэл бүтэн алтан газрын алтан экегийн дуудлагатай юм том сургалт учраас Мөнх Тэнгэрийн зүрх болсон одны огторгын ам болсон одны өгдөөцөөс дуудлагатай юм сургалт учраас жоохон олон хүнд орчих гэж бодоод байгаа. Орохдоо нэг удаа орохдоо сайн орчих. Үзэхнүүдэд нэг удаа орё. Тэгээд сайн орчих. Тэгээд дахин мэдээж ингээл 20 30 40 50 хүн цуглуулад хичээл зааж чадахгүй судруулж гарах бодлоо. За тэгээд бүх хүнд нээлттэй. Энд ямар нэгэн үед би тэгсэн ингэсэн гэх шаардлагагүй. Гэхдээ угнууд жоон алтан дээр энэ айлгууд уншчихсан. Өгүүдээ уншин гээд авчихсан. Хичээл зааж явж байгаа зэрэгцээд бас нэг сөхөө харчих дайны. Тийм хүн баярлах зүгээр. Байна да тий. Алтны дүний аялах хүмүүс бас их сайн мэддэг болцсон болов гэж бодож чинь тэгээд уншаад бол тийм бас энэ бол анх уншиж байгаа хүн бол тийм амаргүй. Гэхдээ унших ёстой. Супер гэж боддгоо. Тэгээд маш том сургалт задарч гарч иж байгаад маш их одоо нөгөө хэлж бас чадахгүй. Харин тэгээд нөгөө алтны дүний аялгын төлхөр судар штэ. Толгой судар. Жишээлбэл нөгөө бид нар ам гэдэг ингээ сургалтыг нэг алтан мангата амтан мангата наран саран сүүм эхийн илхий гэж хэлдэг байхгүй. Тэгэл трийг цадал тайлах гэж 10 хоногийн сургалт одоо 12 цагаас 12 дөрөс болчихсон шүү дээ.
13 алтайд амин үүсдэг тухай, тэр амин чанарын тухай, 13 алтайн тухай, амны үлгийдийн тухай заах гэж. Тэгээ дараа нь юу 33 баатар нөгөө алтан газруудны амийг хамгаалдаг 33 хан хурамстай. Алтан өмнөний одоо их засагч нар алтан дээр хэрэгжүүлэгч нар их засгийн эцдийг сургалтын 33 сургалт 35 36 сургалт бас авсан шүү дээ. Тэгээд бас тэгээд түүний дараа нь Чингис хааны 13 дээдсэн зэн яаж их хүмүүний 13 зөнгийн дээдсэн зэн битсэн. Ямар хүч яаж нөлөөлдөг юм бэ? Тэрийг бас тайлбарлаж ирсэн. Тэгээд бас орсон тэгээд саяхан бас нэг сүнсний энэ бүгд чинь энэ та дэндүү үнцэнтэй сургалтууд л та тэгээд За тэгээд маш өндөр том одоо үгээр бас л хэлж чадахгүй л байна. Тэгээд энэ том сургалтыг Алтан нийт өмнөний аюулгүй дэлхийн амийг цаашлаад бас одд орчлон огторгүйн амийг алтан газруудны амийг бүхлэх ийм том одоо дэлхийчлэн гэгэрэх 9 боловсралтан болгох энэхүү том сургалтыг эрхийг нь авч зааж байгаа Баясгалан багштай маш их одоо талархаад баршгүй байна. Тэгээд танд сүүлийн одоо сэтгэл гэх юм уу одоо миний бас дутуу асуугаагүй асуултууд байсан байж магадгүй. Тэгэхээр Монгол энэ гэдэг маань үр хөвгтэн өсгөн хүмүүжүүлэх энэ агуу боловсролоор төрөний хэлсэн их Монгол улсыг байгуулсан. Өмнө улсыг гүрнийг байгуулсан. Сүнүү гүрнийг байгуулсан. Хүн эзэнт гүрнийг байгуулсан. Ингээд түүхэн байна, баримтны байна, ач холбогдол үрдэн байна. Тэгэхээр энэ удаачсан яг тийм хүчрхэг хөвгөн Монгол эзэнт гүрнийг байгуулах зорилго мөнх хөг тэнгэрийн эцэг хөвгдөд алтан хаадууд бүгд нь даа. Тэгээ энэ сургалт хүн төрөлхтөнд төмөн дэлгэх одоо эхлэлийг бид зөв тавиад ерөөлтэй бэлэгдэлтэй тийм талбун гол сэтгэлээр ингээд түмэн түгээх хүсэл яхахгүй байна. Тэгэхээр манай лайв сонссон хүмүүс болох хүчрээ суулж зүгээр. Тэгээ алтан дэд үнний айлгуугаа төв хүмүүс бас мэддэг болсон гэж ярьжсэн тийм мэддэг болсон. Гэхдээ ингэж онц тайлтайгаар олон төвшний задрагаатайгаар үйл хэргийн өр одоо дүн тэгээд одоо арга баг бэлгэртэнцийн одоо төвшөнд зэрэг төвшөнд яг хажир байлаа. Аргаад ярьлаа, бэлгээ ярьлаа, нэгдсэн зүйл юм биш, үрдүн юм биш. Тэгж заасан байхгүй. Нэг бол тэгэхээр хэвжээд ийм сайхан түүхэн одоо дурсгалтай үйл явдлууд бид нар бас бичлэг хийж баримтжуулж аав. Өнөөдөр яг хөтөлмөсийн үйл хэрэг ингээд нэг олон хүндхгүй байж болно. Гэхдээ тэнгэр бидний цаана байхдаа алтан газруудны алтан дээд гэрээний эцдүүд их засгийн оройн дээд их ясаач нар бидний цаана болохоор энэ сургалтууд хэл дороод хөл дорно гэдэг шиг хэлийндээс даваад олон түмэнд хөтөн тодорхой хамгийн эхлээд монголчууд маань өөрсдөө хэлийг мэдчих юм бол цаашаа ингээд хөл унгаад явах нь амархан штэ гэж бодож байна. Тэгээ урьжвэн хүмүүсийг За баярлалаа. Тэгээд асууж тодруулах зүйлээвэл комент хэсэгт бичээрэй.